Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой. Ганц мото. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргил болд. Арван 2 дугаар хэсэг. Суудаг газрын суумал бурхан, зүүдэг газрын зүймэл бурхан, хатуу домын халуун гал, хөхтөө бүхний зүрхэн гал, ирээд бодсон төмөн сүгс, үдлээ дөнгөрсөн мянган агуурс, тойроо дөнгөрөх зам харахгүй, туула додох тавилан заяа, түн сонсож бай, огоорч бай гэж хэнгэрэг дэлдэн, хоёр хөл дээрийн ээлжлэн үсэрх нь эгээтэл хүрээ газрын цам луга ижил харагдана. Богдын хүрээнд нэгэн удаа наадам үзэхэд нүүрийн халхалсан шохон багтаа улсан. Тоорого дурдан хорогоогоор эмжиж том зөөмөлхөө гуараар чимгэлсэн том дээл өмсчхөд ханцуг нь хандах зүг рүү шидэлж асан үе санаанд оржээ. Тэгэхэд саран их жаахан байж. Зайран тойргийн голд хэдэн мөчөр давхарлан шидэлсэн байсныгаа тойрж эргэлзээр байхад саран түүнээс харц салгалгүй дагуулan харж байлаа. Тэгтэл хэнгэрэгний дуу чангарч хэмнэл нь илүү хурцсах шиг болж ирэв. Энэ үед зайран өнөө хэдэн мөчөртөн бүхэн ойртоод майхавчан багхан сөхөж уруулаан дөнгөж гаргамагцсан нулимхын төдийд өнөө цөөхөн хэдэн мөчөр үе олон мод хурааж тавьсан түүдэг луга айдал тэнгэр өд дүрлцэн асчээ. Огийн сониуч саранда хорвоо дэлхий дэндүү уужим хийгээд гайхаж үл барам санагдаж гинэ. Үнтэй зэрэгцэн хадны яман дээр бөөгнөрч дэгнэж тавьсан чулууны араас нь амь тэмцэн баригралдах элтэв зэтгэрүүдийн чимэж улам чангарав. Гэнэт тэгнэж тавьсан чулууны завсраас өрөөсөн хөлгүй доголсон мэлхий арай гэж сугаран гарч ирээд үсэрч дэвгцэн алга болохын өмнө зайрангийн нүдэнд өртчихүн тэр. Зайран ухасгийн очиж өнөөх мэлхийн үлдсэн ганц хөлнөөс барьж авч татаж авчраад өмнө нь дүрлэлсэн их гал руу шидчихлээ. Саран хэрхэн мэдэхгүй хий дими амаа даран суухад гал руу шидүүлсэн мэлхийн араас бөөн хар утаа бужигнан бөөгнөрч гарсаар үгүй болов. Зайран хэнгэргэн дэлтгэн тур азнаж зогссон газраа доош завилан суулаа. Түүнийг амс хийхийг ад зэтгэр андаагүй болтой. Том чулууны араас сүрэг хэдгэн шууган гарч ирэв. Бөөн хар ялаа орой дээр бужигнан байсан нь шунгнах сум шиг нэгэн зэрэг зайран руу довтлохоор хурдтай нисэн ирэх үед саран түүнийг анзаарч зайрантан минь гэж дуу алдлаа. Гэтэл өнөө хур ялаа тойргийн үүднээс буцаад байх юм гин. Нэгэн ч нэвтэрч орж ирж чадахгүй байхыг хоёр нүдэрийн харсан бүсгүй сая л үнэнтэн эвлэрэх шиг. Одоо л өөрсдөө тойруулж татсан энэ тойргийн тухай мэдэрч ойлгосон саран гинчхэнд танил дуу тодрон сонслоо. Саран суусан газрын эргэн хартал хөгшин их нь гартаан баатантай зүйл барьсаар уулууд өвдгөн тулан өгсөж харагдана. Бүсгүй уул галдан мөлхөхтөн золтой тойргоос гарч гисэнгүй. Зайран түүний дээлийн хормоо дээр гიშгэж таарсан тулдан тогтож үлдэжээ. Саран "Ичи минь энэ хүртэл юу хийж явна вэ? Бушуу харвал дээрсэн" гэж элтэд аргадсан өнгөр ээж рүүгэн харан хэлэхэд их нь хөмсгөн мушгин цангидэж. "Ажил ихтэй маха зулгааж байхад чи уулын мухарт гойлогч нь дагаж ирчгээд юу хийж явдаг юм? Наад данхар толгойч нь юм бодно" гэж уурлан хэллээ. Саран гэмшиж өвдгөн тулан өндих гэтэл дээлийнх нь арга хормой таталтад хөдөлж болсонгүй. Энэ зүр агууг сэтэлчих шахан байсан ад зэтгэрүүд таг болсныг зайрангаас үр хэн нэгэн анзаарсангүй. "Ээж минь мөдгөн эргээд очино, та буц." "Аль өнтэй яасан том тодгойтой шаарвчи. Бошвол" гэж улам шавдуулав.
Саран аргагүй ирэхэнд ээжийнхэн үгэнд орохоор шийдэж өндөгдөн дээлийнхэн хормойг татаж зайрангийн царай руу гарлаа. Тойргоос битгий гаргасан байхаа. Хэмээн шүд зун хэлэгдэн Сарангийн ээжэд хандан "Амар минь дөө. Та охиноо энэ дууга хэрхэн мэдв? Хаачих гэв." Гэхэд ээж нь хормоогоо буруу харуулсан сэгсэрч "Ганц охиныхон толгойг ихэн ч ястаа мэддгээрээ мэднэ байгаа. Хүнд өгөөч чи" гэж охиндоо бохимдохтан толгойг нь савчиж хөлөөрөн газар сэндэж маягтай арагш хойш шороо шударлаа. Ээж нь уурлаж бачимдахтан ийм сонин үйлдэл гаргаж байгаагүй сониуч охин нь хэдийн гадарлаж мэдчихээд байтал. Зайран ээжд нь хандаж "Та хаанаас ирэв? Хэн таныг илгээв?" гэж. "Хангай чулуу дөрөгтөл хийц хэнгэрэг балбаад уухаар хараа бэлжээхэд охин минь байв. Хорвоо дэлхийг боснуулчих гээд хамаг амтныг дуудаж дэлдээд бахаар би ирэв. Хонцын хоолноос чинь салгах гээд байхаар хорох хоолгоо адил мөлгсөр ирсэн энэ биш шүү. Хүний орчлонд газаж төдчхөд багт нь хөөж явуулах гэхээр зорьсон энэ биш шүү." "Юу гинвэ чи юм уу хэсвэл хаана ирчгэд хэний өмнө донгос сувчи" гэж уурлаа. "Хэрийн хүний хөл хөрдгөө газар билээ энэ. Хүний хүүгийн чихэнд хүрэхгүй дэлдсэн билээ би. Цусанд шунахай золигтын амтас бөөрэн хамгаалж байдгаараа тэлчилсээр амь тэмцэж ирсэн нь энэ босоо." Гэхэд ээжийнхэн царай сааралтан цонхож ирснийг бодсон улааж улмаар хүрэнтэж ирлээ. Үүний дараа хагирган сүн хоолоогоор ханга цуурайг царгитэл. "Энэ хангайн эзэн нь дэвихэ. Босгож ирснээр тордож авахар ирэв би. Удсан чинээ улаан ам чинь хад чулуу хоёрын дунд хавчуулж тэмцэж дэнсэж ирэхгүй. Толгой даах юмараа оролт нь байхаа хүүхэ" гэжээ. Томчуудын дундах маргааныг тасалхаар Саран гараа сунгаж "Ээжи, та авчирсан богцтойгоо үлдээгээд боцсноо. Би ажил явдлаа төдөлгүй төрөлжүүлчихэд боцно. Та төрүүлж очиод байж вэ" гэвэл ээж нь соговчилж ирсэн богцтойгоо сарвайлаа. Саран түүнд нь гараан дөнгөж хүргэхээр ойртоход ээж нь гарыг нь бугуугаар нь натгаж аваад тойргоос гаргахаар татаж гарлаа. Гинтийн явдал цочсон бүсгүй байдгаар нь хашгирч эхлэхэд зайрын түүний дээлийн бүснээс татан торгож байх зур. Ээж нь богцтой зүйлийн тойрог руу шидлээ. Газар өнхөрж унсан богцтой зүйл өнхөрсөөр Саран хүүхний дэргэд ирэхтэн зангилаас нь тайлагдж задрава. Түүн дотор эцгийнхэн толгой өс цусандан халтардаж нээлттэй нүд нь орой тийш харсан янзтай байх нь тэр. Төгсгөлийн 13 дугаар хэсэг. Улаан хоолойгон урваад гартал хашгирсан бүсгүй хойш ухрахаар байдгаар нь тэмцэлтэнэ. Зайрынч түнд мөчөөгөн өгөлгүй бүсгүй дээлнээс гогдож татсан чихтэн бүсэндээ хавчуулсан шившлэгтийн ташуурааран тойрог дөнхөрж орж ирсэн эцгийнхэн толгойг ташуурдахаар үзэлцэнэ. Тасарсан атал амьд мэд араа шүдэн ар залзуулж цусан улаан хилийн гоцолзуулах толгой ташуурны үзүүрээс зуучих гэж оролдож байх юм. Үдсэн хүн ухаанан алдаж солиормоор ийм дүр зургийн дэрэг дүр хадны цаанаас хачин муухай зэвэрхэн хоолой дуу дуган авалцсан барихрэлдэг хаж. Хордон морины бариад өгөхөд хөөхтүүдийн гинго ээлжлэн сонсогддог шиг ад зэтгэрүүд ч нэг хөөргөж хүч нэмж байх шиг. Майл газраас тэнүүжилж ирсэн сүгв. Бушуухан буц. Ирсэн нөхрөөгийн эргээд ор. Тэгээд бүү буц. Бүү эрг. Тэндэн үүлийн үр
мөнхлийн тавилангаа эдлээд үүрдүүлдэг гэж зайрын зарилэгдэн хашгирсаар эцгийнхэн толгойг тойргоос гаргаад чулуудчихжээ. Саран хүүхний суг ханзарч байх шиг арьсмахан дадалдан тэсэхүүн бэрх өвдөж гарлаа. Дэндүү их өвдгийн эрхэнд тэсвэр алдаж зайранд намайг тавиадаг хүрийг минь авар үр минь үлдэх хорвоо гэж ойлон говь. Зайрын тийм чамар бууж өгөх бодлого байгаа нь ээлтэй. Бүсгүй өрөөсөн гараас сунаан татсан муу ёрын зэтгэр бугуунаас дэш өмхий амаран өмхөж толооч могой мэд улан хэлэрэн орооход цус нь боогдож мэдээ алдан ирүү гинэж байлаа. Зайрын их үгүй бол үр үгүй гэж шивнээд ташууран газарт уртааш нь тэгнэж зогсохдоо бүсгүй хормой дээр тааруулжээ. Хэсэгтэн торгоогч удаан барьж цөхөхгүй тул яаран хэцэнгэрэг рүүгэн ухас гэв. Нэгэнт гарт нь эвлэж дассан юм хойно нэг амьсгалд бариад авсан тэнгэр газар нийлтэл нүдэж гарлаа. Хамаг сахиус онгод тэнгэрүүдээ нэг дор дуудаж эхүр хоёрыг адын муухай зэтгэрээс бүрэн бүтэн салгах гэж байдгаарн хичээжээ. Гэнгэрэгний чимээ ихэнхэн дүрээр ирсэн зэтгэрт нөлөөлж буй болтой толгоогоо сэжилж ирүү аман ангалзуулсаар аажимдан бүсгүн гараас тавьж хойш говьлон ухарч ирэв. Саранч энэ дуун дээр гараа суух татан авч тойрогтон ар нуруугаар гэдргийн савн ойчв. Богойн тэр жигтэн түлэгдсэн аятай том цэлхгэр цэврүүгээр дүүрч хитгэн хормын хүрэлцэлд цэврүү тэр жигтэн өмхийн ногоон эдэгээр дүүрсэн байгаа харагдана. Ёс тойл адын явдал гэж энэ болоо. Саран сандарч заримт минь одоо яах вэ? Яадаг вүлээ? Бид энэ муухайг дийлэхнүүд гэж чичирсэн хоолоогоор уйлагнан хэлэхэд зайран богцноос зурмны гадсан мах гаргаж ир гэлээ. Бүсгүй богцыг яаж чухаад зурмны хатсан мах олсонгүй. Арга ядаад богцыг нь уруу харуулan сэгсэрч хүртэл үзчихэ. Гэтэл өөрийнх нь хажууд жижиг давууны сэмэрхийт боолттой бөөрийнхээ хатуу зүйл байхан тэр. Түүнийг сугдатан авч задлан харвал борцолсон хар мах байх бөгөөд түүнийг мөн гэж таниад зайран тийш сарваажээ. Зайран түүнийг бүсгүн гараас булаах шахам авч энэ муухад зэтгэр хүний амаар золио гаргахаас нааш хөдлөхгүй. Махны үнэр авчихсан болохоор мөд танилахгүй. Өөрийг чинь эсбөгөөс чиний толгойг залгиж сална. Үүнийг энэ магаар хууръя. Бэ энэ даргалж байх зур чи үүнийг шатааж утаамай тавиарай. Гарсан хөх утааг нь ганц модны тийш сэвээрэй гэжээ. Төрүүн богцыг уруу харуулan сэгсэрч байхад цахир чулуу гялалзаад өнгөрч. Түүнийг санаж богцноос унсан бүхнийг нэгжиж байж сая нэг олов. Хуучин намрын хуурай өвс газрын ингрээс зулгаан авч овоолоод түүний дээр хоёр захиурыг харшуулан цаг унгав. Хэцхэнгэрэгний чимээнд тэнгэр хүртэл эвгүрхэж хүйтэн бороо цудгах гэж буй аятай бүүдигээд иржээ. Туслаад эхэлвэл ганц нэг цогийг нь юучгүй ундраачхыг мэдсэн бүсгүй улам яаравчилж чичирсэн гартан барьсан хоёр захиураа хідэнтэн хүчтэн харшуулахад гэнгэрэгний дуунаас давсан их чимээ үе гарч байх шиг. Төдөлгөө унсан их цаг хуурай өвсөнд ноцон асч ирэхэд борцолж хатаасан махан дээрээс нь хадны ард шиг хуруугаран үрчин нундаглаж асгалаа. Тийм чаахан махнаас тэгтэл их хөх утаа гарan чиний санаагүйд бүсгүн хамар амар орж хоолой хорсгохаж. Гэсэн ч даалгавар авсан тул түүнийгэн өөрөөсөн холдуулан ганц мод тийш сэвж гарлаа. Хөхөта хээрийн салхинд хүртэл туугдалгүй үлдэж хаваар нэг боогнөрөхөд бүсгүй босч зогсоод дээлийнхэн хормогоор сэвж гарав. Хамаг утаа нэг тийш арилан ороход хоёр чихэн тарж илгэрэн адрилдаж гівцэн хар сүг хүн арьсаа тайлж аваад
Харуутаа тийш дөрвөн хөллөн давхиж одхон тэр. Тэнгэр хангааж сэлмэж гэгээ татуулан үүлэн чөлөөнөр туссан нарны шулуун туяаг харж мэлми юуган баясгаж сууна. Салхи намдаж бүх хэрэг явдал ард хоцорсон хойно саран хөөхөн өмхий эдээш авч шаргуулсан гаран ханцуугараа далдлан барьж сууна. Өөрөө өөрийгөө бүрэн бүтэн байгаад этгэж өгөхгүй зүү зэрэглээ мэд санагдах ажээ. Барагтаад дарагдшгүй чөтгөр байсан тул зайрангийн хингэрэг юун тэг дундан цоорчихсан байлаа. Зайрангийн хүйтэн хүс хамаг биеийг нь нордол урссан байхыг үзээд богцноос гарч ирсэн хуучин хар дээлийг босон авч түүний дээр нөмрөөлөв. Гэтэл зайрын дээлийн ангирыг шуналтан үнэртэйд энэ манай багшийн дээл. Миний багш гэж их мундаг хүн байсан юм. Хэзээ хаана аль зүгт мэрэгэн хүн төрхийг төдөлгөө мэдчихдэг байсныг бодоход төрөлхийн тэнгэрийн тамгатай хүн байж танихгүй айлд бууж мордоход цай амсгын зур хүүхдийнх нь хувь цайг бүхэлд нь ойлгож мэдчихэд гардаг байж үлээ. Хорвоо дээр ганцаараа ер нь тэнгэрийн тамгатай хүн энэ назсан тэнгэрийн зар алдал өгнө гэсэн үг юм. Өөр юмд садарахын аргагүй. Багш маань тийм л хүн байлаа. Багшийн хан үйлийг үргэлжлүүлэх гэж би цусан төрлийн холбоогүй батал удам залгуулсан юм. Багш маань энэ нутгаар дайрч өнгөрдөг жилийн намайг олж харсан юм гэсэн. Намайг мэдээ ороогүй шахан байхад гэр маань шатаж хижи аав хоёр үрэгдээд би л хоцорсон юм гэнвэлээ. Тэгтэл харж л дээ. Тэгээд 6 нас хүрдэг жил би айлд зарц барлаг болж угаад зар нь амин зууж авах үед багш маань урд харсан намайг хайсаар ирж шавын болгож хөөрхий. Багшаасан ихчим сурсан да. Багшийн биеийг доройтсон тэр жил нудгаараа дайрч өнгөрөхтөн ганц модны дэрэгдэр өнгөрсөн юм. Тэнгэр минь. Сахиус минь. Гүн намайг юу үдсэн гэж бодно. Хэлэх юм биш. Хизээж гараагүй тийм айхтар олон чөтгөр нэг дор бөөгөнчөхөд ганц модыг тойрч дэвхцэж байгаа юм чинь. Тэгэхэд багш хэлж байж гэлээ. Эндээс л мөр хол яв. Үхлимуугаар үхгүй л гэж хичээж байвал альж нутагтвэ. Ганцаар салж ургасан ганц модноос дөлж яв. Тэд хизээж ганцаараа байдгүй юм гэж сургаж байв. Чөтгөр гэж зүйл бол үхээрийн муухай царайтай үзхийн аргагүй л тийм сэтгэлд оюун бодолд сэвтэй зүйл байдаг юм. Тийм газарт ийм хүмүүсийг овж цовон ганц нэгээр нь дуудуулж байна гэдэг бол чөтгөрийн л үйл. Бэйжчгээд хүмүүс тунд аж төрөөд байна шүү дээ. Гэхэд саран тэднийг тэгвэл яаж таних вүлээ? Танихын аргагүй. Жанжвыг хараад хинжил чөтгөр гэж мэдээгүй шүү дээ. Үүнтэй л агаар нэг. Ээлдэв сонин содон юмгүй. Өнөр танаргүйч үйл хөдлөл нэг л биш. Шөнөөрөө алга болчихно. Бүтэн сардад бол бүр үзэгдэхгүй. Энийг энэ л манад байв гэж. Тэгэхээр танихын аргагүй. Өөрөө ч мэдэлгүй чөтгөрийн золиос болцоход байна гэж бас байх нэ. Байлгүй яахав. Тэгэхгүй тулд яахав? Яавал цаашид элэг бүтэн эрүүл сарвал байх вэ? Чиний наад хэлдэг зөв шүү. Хүн эд мөнгийг бол ямарваа нэг зүйлийн эгзэг дээр тааруулж хөдлөхөд л олно. Мэдээж түүн дээр хомсын чинээ хөдлөмөр хэрэгтэй. Хань нөхрийг бол хүсэх зүйл биш. Аан давалдаг тавилан. Ганцхан чиний наад хилээд байгаа элэг бүтэн
эрүүл сарвал амьдрал гэж мянга залбираад тэнгэртээ дахил өргөөд үүр дүргэлжлэх юм биш. Хүн өөрөө өөрийнхөө зам мөрийг зурж байдаг юм. Чи өнөөдөр нэг хазгай гიშгвэл тэр чин чамд чиний хэвлий дууга энэ аминд муу нөлөөтэй. Ганцхан хүнийг баярлуулж магнаг нь тэнэлгэхэд чам дээр сайн үеийн үр хурам даасган л гэсэн үг. Энэ бол эргэх уучиг. Бүх зүйл уучигтай. Сайн уучгаар замаан засч явдаг хүнд хэнж халдахгүй. Адгийн муу чөтгөрүүд ч хурж зөрөглөхгүй. Чамайг тэнгэр эвээлдэн авлаа л гэсэн үг. Гэхэд Саран түрүүнээс хойш додрыг нь шаналгаж байснаа асуулаа. Ах минь, өр минь зүгээр байгаа. Гэж зовнингуу хэлхийг сонссон Зайран одоо алзахгүй. Хүүдэрнэ. Гарын нэрийг нь тавилун гэж өгөөрэй. Морин дээл дээр хүн болох үгэд байна. Гэхийг сонссон Саран урт амьсгаа авч алсад бүртийг хідэн гэрөөд харсаар сууна. Хэрэг явдал болж өнгөрсөн хойно үлдэж хоцорсон хожуулын ёроолд ядуу ир хөлөн цавлан сууна. Тэр нүдэн ансан чихтэн тэнгэрөөд өлийгөд амандан элдвийг бовднах шиг. Тэгснэн дэрэгдэн хөвдөлсөн богцныхон үүрэг дээрээс уйсан хуучин сурыг суллан авч модны хожуулыг ёроолдон сайтар бэхэлж уйжээ. Тэнсэн сүгнүүд тэндээсэн бухалдаг. Тэнгэр заяад хүнээс хол яваг гэж тэнүүл ирийн сураар хүлв. Тэнд нь тэгэд мөнхөд бөхлөв. Гэт болсон явжээ. Төгсөв. Зохиолыг бичсэн Хайтан, дуу оруулсан Бад Дэлгэрийн оргил болд. Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой.